Малчин бүр мал маллах өөр өөрийн гэсэн арга туршлагатай. Энэ жил аймгийн авраг малчин гэр бүлээр шалгарсан Зэрэг сумын Эхэн багийн малчин Од Баяр сайхан нар 20 гаруй жил мал маллахдаа усны тунгалаг, ургамлын соргогийг даган отор нүүдэл хийхэд түлхүү анхаарч иржээ. Эднийхээ жилдээ 10 гаруй удаа нүүдэл хийдэг байна. Намар 9-10 дугаар сард ердөө ганцхан сарын хугацаанд л голдоо, бусад хугацаанд баруун уул хавцлаар голдоо нутаглаж малаа малладаг гинэ. Өнгөрсөн жил эднийхээ 600 гаруй мал тоолуулсан бол энэ хавар 200 гаруй төл хүлээн авч мал сүргээ өсгсөн байна. За ингээд Монгол улсын авраг малчин, Бошин авраг малчин, Монгол улсын гавьяат малчин болоорой гэж хүсэж байна. За бид хоёр чи 97 оноос хойш одоо мал айлуулад нэг 200 гаруй малтай айлуулж өгдөө. Тэгээ одоо нэг 600 гаруй малтай байна. Тэгээд аймгийн авраг болсон дэх баяртай байна. 600 гаруй малтай. Энэ хавар ер нь хичнээн төл аваа. Энэ хавар нэг 200-аад төл авсан. Нэг 100 гаруй ямаатай нэг 80 тонн төлсөн. 200 гаруй төл авсан. 600 мал дотор ер нь ямар мал их вэ? Богдоо ер нь бог. 20 гаруй жил хөдөлмөрсний үр шимээ хүртэж байна. Дөрөн хүүхдээ бол цааш нь малынхаа ашиг шимээр сургууль соёлын төгсгөж амьдралынхын гарааг эхлүүлээ гэж зүтгэж яваа. Ер нь мал маллах арга ухааны ер нь хаанаас өвлсөн бэ? Удам дагсан малчин. Удам дагсан малчингийнхад болно. Хадам аав маань Зэрэг сумын депутат дээрээс нааш олон жил хийжсэн аймгийн авраг малчин хүн байсан. Өөрийн аав ээж хоёр бол бас улс нийгэмд бас мал маллаж хүүхдүүдэд малынхаа үр шимээр тэжээж өсгөж явсан. Бидгэд одоо уламжилж одоо тэр малчин ухааныг нь дагж дөрвөн аав ээжийнхаа зааж сургаснаар л малаа маллаж идүү болж яваа. Одоо аймгийн авраг малчин болчихлоо. Үүнээс илүү цаашаа бас хөдөлмөрлөх үүрэг хариуцлага танд Одоо байлгүй яах. Тэгээ одоо цааш нь тэгэл өшөө сайн малаа маллал өшөө дээшэл явах хэдүүлээ. Зүтгэндээ. Аймгийн авраг малчин гэр бүлийн хүндтэй шагналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бүрүүгэнд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ховд аймаг дэх Зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга Дэлгэр сайхан нар сум орон нутгийн удирдлагуудын хамтар гардуулж баяр хүргэлээ. Олон жилийн хөдөлмөрөө аймаг орон нутгатаа үнэлүүлж аймгийн авраг малчин гэр бүл гэсэн хүндтэй шагнал хүртсэн энэ гэр бүл илүү их хөдөлмөрлөж амжилт ололтоо төрдөө үнэлүүлэхийн төлөө хичээж ажиллахаа илэрхийлж байсан юм а.